Эсхий түүрхтэн үзүүлж байна. За, сүрэг дарган сайхан үйлчж байна буураа. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Эсхий дуурхтан нэвтрүүлгээр Монголоо тойроод Алтан булаг суманд ирээд нэг 2 хонж байна. Энэ сумынхаа одоо Ахмад буурлуудаараа сайхан хуучлах гал ингээл танахыг зорж ирлээ бид. За. За сайн байна уу та? Сайхан үйлчж байна уу та? Энэ жилиг жоохон цас таал байна уу та тий? Цасар хөл байна да. Ер нь Монголын хэмжээнд дээ шүү. Хэмжээнд биш үү тий. Өчтөрийн цагаагаар Завхай аймгийн Осон зэнгээс өмчлсөн Монголын стод хүүтэн зэвс 52 градус хүрсэн. Тий. Манай сэдвийн 40 гараад байх шиг байна шүү. 40 гараад байна. Зөв. Алтан булаг суманд ирээд одоо нэг 2 хончлоо. Тэгэл одоо энэ сумынхаа үүх түүх онцлогтой сайхан танилцаал. Хүүтийнхээ ах тэр хүүтэн байгаа биз? Хүүтэн байна. Би энд ч одоо 60 гаруй жил болоход ийм хүүтэн байгаагүй. 60 жилийн түүхэнд ийм хүүтэн байгаагүй. Бага би одоо мэдхгүй залуу болоод мэдхгүй ч байсан юм болов уу? Ер нь ингэж хүүтэрч байгаагүй дээ энд. Ер нь бол их хүүтэн байна буураа. Өнөө жил айгүй хүүтэн байна. Монголын хэмжээнд ер нь жоохон хүүтэрж байна. Цас удаа байна тийм байна зурагтаар. Та одоо хэд хүрч байна? Би одоо 89 хүрч байна. 89 гэж баг 90 хүрч байна. Энэ сумч одоо баг 120 дахь жил 101 жилийн түүхтэй баг тийм ээ. Сум үсээд нэг 10 жил болж байхад та буураа мань төрж ирсэн биш. Та нутаг хаанах юм буураа? Ховд Баруун аймаг. Ховд аймгийн ямар сум? Ховд аймгийн ямар сум? Манхан. Би ч одоо Галдан бошхтын удам их. Өөлд. Тийм байна. Өөлд ард юм уу? Тийм. Ховд аймгаас ирээд одоо хэдэн настайдаа ирсэн та? Би 16 настайдаа төмөр замд саналаараа ирээд. За. Тэгээд цуг ирсэн улсууд маань бүгд ингээд хоёр тийшээ хуваарлагдаа замдагаа явуулсан. Тэгээд төмөр замын албаны дарга төмөр тоо гэж нэг бүдүүн хүн байсан. Тэгээд тэр энэ золжиг чи одоо яадаг юм бэлээ. Зам дараагаараа юу хийж чадахгүй энэ. Гэт ингээд надыг би уулзаад нөгөөтгч улсуудаас хоцорсон ганцаараа. Зөв. Тэгээд нэг хүн дуудаад надыг чи энийг аваашич халуун хоолны ангид өг. Тэгтээ орос хоолны ангид өгөөр энэ золжиг. Тэр хүн надад тэгээ би бүр хачин санагдаад ингэ байжсэн. Тэгээд нэг хүн надыг дагуулад явсан. Тэгээд дагуулж очиод одоо бодох надад үлдэр хамнадын ардл байсан шиг бодогдоод идэггүй. Тэгээд тэнд халуун хоолны ангид би жил 6 сар суралцсан болоод тэгээд Зуарагийн ресторанд тоогоочор ирсэн. Зөв. Тэгэл тийм л ажил хийсээр яваад одоо сангийн аж ахуйд энд ирээд энд нэг хэсэг тоогооч хийж ягаад тэс үйлд нь худалдагч болоод за. тэгэл одоо миний хийсэн ажил тэр тийм л янзтай явж насыг өнгөрөөж байна да. Одоо тэгээд 90 нас зооглож штэ сайхан өндөр. Одоо тэгээд та 90 нас хүрж эндээ сайхан зооглож байна. Яг тэгээд одоо би ер нь би муу болж байна. Одоо үнэмалаа саад чадахгүй болж байна. Одоо гадаа гэрт гарч юм хийж чадахгүй одоо сууж л байхаас өөр замгүй. Одоо та тэгээд 90 хүрээд одоо энэ бүгдийг урдлаа сууж шүү дээ. Сайхан. Би энийг манайх 9 хүүхэдтэй би. За. Тэгээ 9 хүүхэдтэй бүгдэнд нэг хийж өгöd ямар гоё болж байгаа юм биш л дээ. Тэгээд 9 хүүхэдтэй бүгд нь хийж өгöd бас хамаатанда энэ тэр
өгсөний нөгөөд тэгээ 9 хүүхдүүдийн хамгийн томд нь хийж өгч бүгдэнд нь хийж чадахгүй. Одоо энэ миний ойж байгаа манай хамгийн отхон охины юмыг хүүд өх юм а би одоо ойж сууж байгаа. Ойд суунаа. Тэгээд гүйцэн. Та нэг одоо өөрөө ойжсэн юм уу? Өөрөө ойж гин үү? Өөрөө. Тий. 90 нас хүрсэн буур одоо тэгэл ингээд гар урдлынхаа юм хийгээд ингээд оёо сууж ийн гэдэг. Тэгээ одоо Үнэхээр мундаг бахархмаар. хамгийн бага зээдээ ойж байгаа нь энэ доотлих нь. Энэ бол миний өөрийнхөө. Нэг энийг ороход одоо тэгээд асар их цаг хугацаа орондоо энийг ойход. Эсхийг яг хөдөлдөөд авчин. За. Удсаа өөрөө хийн. Энийг та өөрөө хийсэн үү? Өөрөө ярьсан уу? Өөрөө хийн. Хэмээний ноос уу? Гоо манай энд чи ямар тэмээ байх ш тэмээ ноос олдохгүй. Казак бор хоньны ноос. Улаан бор хоньны. Тий. Энийг та өөрөө хийгээд. Тий. Энийг ойход одоо хэр цаг хугацаа орох уу? Энийг ойход хэр цаг хугацаа орох уу? Утсуу. Энийг ойход сар гараа ойдог баг. Хэд хоног ойхоо гинэ ийм ширдэг. Ийм ширдгийг ойход байж тээ. Хэд хоног ойхоо гинэ. Хэд хоног ойхоо гинэ. Хэд хоног ойхоо гэж юу? Тий. Гэхдээ сайн суугаад ойвол нэг 10 гаруй хоног л ойчин. Сайн суугаад ойвол. Тий. Зур орон гарan ингэж явах юм бол би энэний доотлолынхыг одоо 5 дахь өдрөө л ойж байгаа. Одоо энэ дуусаагүй байна уу? Одоо энэний доотлол миний тэр хийж байгаа чинь дуусаагүй 5 хоног ойж байгаа. Одоо нэг 5 хоног оюул тэгээд гүйцэх баха. Нэвтрүүлгийн ивент төгчээр Трион Effect компани. Эрүүл эко сонголт Goodwill. Одоо тэгээд 90 нас хүрээ та одоо тэгээд энэ гар урлаа хийгээ суунаа гэдэг комх бахархч байна бид нар танаар. Үнэхээр мундаг ба. Энэ бол тэгээд бас л их хөдөлмөр орондоо тийм ээ. Нэг бүрчлэн ингэж оюуныхээр бас их хөдөлмөр орондоо буураа. Тийм. Гэхдээ та ч одоо 14 хоногт одоо ингэ гарч ирэх тий. Тий 14 хоногт гарнаа. Ийм сайхан үнэхээр одоо тэгээд эдийн зайны 90 нас зоогчоод энийг одоо 14 хоног оёод явна гэдэг үнэхээр мундаг байна. Би жоохон байхтай л манай ээж надыг оёгээл гадаа арга тавьжгээл тэгээд оюулдаг байсан би. Танаа ээж бас юм ойдог хүн байв? Танаа ээж юм ойдог хүн байв? Юм оён манай ээж одоо манай охтууд бүгд юм оёнаа. Монголчууд бүгдээрээ л их уран хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд энийг та хийв үү бас? Хийсэн. Тэгээд зээдээ хийж өгсөн. Одоо Наранбаатарын тэрний хүүд одоо энэ тэгэхээр нөө хангалтгүй сэргээ алуу хагаад одод байж байгаа. Тэр хүүгээ нөө жоохон байх цэцэрлэл явж байгаа. Хийж өгсөн юм. Өөрөөр гарын. Дөрвөн бих юм уу? Суу. Дөрвөн бэрхнээ. Энэ одоо их ойрхон байвал их хатуу сайн байх уу? Тий. Энэ арай гайгүй байхдаа ойсон байхгүй юу? За. Энэ малын энэ ноосоор ингэж юм хийхэд хүний доороосоо хүн хайрхдахгүй буур нуруу өвдөхгүй их сайн биз? Энийг одоо ингээд нэг орморон дээр дэвсэж болох уу? Энэ одоо энийг юунд хэрэглэх юм боорой? Энийг энэ ач хүүгээл эрхлүүлж шагаа магаа тоглог гэж. Одоо сэрэгт явцсан байна л да миний хүү. Зөв. Тэгээд тэр ач хүүгээ эрхлүүлж шагаа магаа мормалаа уралдуулж байг гэж энийг ойж өгчээсэн. Баг багт нь уу? Баг багт нь. Одоо сэрэгт явсан. Одоо сэрэгт явсан. Ийм гоё түүхтэй байх нь шүү дээ, тий? Буурдээ буу юм гэж. Энэ малын эсгээ гэдэг их хүний биед их сайн тийм ээ буураа. Сайхан. Одоо доороо ингээс дэвсээ суух юм уу? Орон дээр нэг гудс моц одгож хэрэглүүд эн чинь нөгөө доороосоо чийх татахгүй.
чийг татахгүй дандаа дулаахан зөөлөн сайхан. Та энийг одоо ой сурахад одоо ээжээсээ сурав? Ээжээс сурсан. Анх хэдэн настайгаас та энийг юм ойж эхлэв? Би энийг ер нь нэг 12 3 тагаас 16 хүртэл ойсон баг. Оо зөв багасаа. Тэгээд наашаа яваад Ааха. За ээж юм ойдог хүн байсан. Эсхийгээ та яа худалдаж авт юм энэ Монгол одоо эсхөө юу? Монгол хоньны эсхөө юу? Монголын эсхийг худалдаж авдаг. Ааха. Монголынхаа бас нэг сайхан том соёлын өвийг бас тээж яваа юм байна шүү дээ та ч одоо баг. Зүгээр суухгүй тэгээд байнга юм ойдог гэж байна таныг. Зүг юм ой суухгүй болохоос тэгээд бас хэцүү байгаа ш. Цаг өнөр өгөө. Одоо яг энэ хүүхдүүдийн харахаа дээл хувцсан тэр энэ ойдог байсан одоо чадахгүй шахуу болж байна. Ааха. Сая энэ хүүдээ нэг дээлийн өнгөлж ойж өглөө. Оо зөв. Тэд Энийг сайн уу? Сайн. Тасрахгүй. Гайгүй. Бүх. Би татад дийлэхгүй. Хоньны ноос. Бүх байдаг тий? Тийм. Манай энд нэг казак хоньтой айл байдгийг. За. Тэр айлээс хүн хонь моны авч идэхтэр нэхийг нь аваад хэргэж аваад. Тэгээд угааж арчаад тэгээд улс хийдэг юм би. Малын юм өөрөөс малд өөрөө ээлтэй. Янз янзын одоо гадна дотног ингээд нөгөө уяа нөгөө нэг мянц дэсмэс гэд ирмэн хэрглэж яхаар Монгол малынхаа энүүгээр хийсэн дэсмэс юма малдаа хэрглүүл ээлтэй тийм ээ бураа. Тий. Гадны янз янзын мянц центр хэрглэхэр чи малд одоо гівтэй байдаг шүү дээ. Харин тий. Энэний эсхийг бол би өөрөө хийсэн энэ эсхийг. Ааха. Эсхийг нөө. Тий эсхийг би өөрөө хийсэн хоньны ноос хэргэж аваад ичилхийг хавчуулж байгаа л тэгэл нөгөөтгөө ийм ширээн дээр та гурлаа илдэж байгаа юм шиг илдээд Тэстош нааш саашин татаа тэгж одоо авд өмсгий хийж өгдөг байсан манай ээж. Тэгээд эсхийг хийж чинь тий? Эсхий тий. Тэгээд эсхий болж эсхий өмс. Байна. Тий. Энэ чинь тий. Тэгэхдээ ерөөс ингээд энийг хийх том үйлдвэр ажилддаг байхад тэгээд одоо энэ эсхий сайн хийлж тий ингээд амархан байлээ энэ чинь. Амархан юм байлээ. Манай би өөрийнхөө өвөмэг аав ээж идэх штэ. Миний аав бол цэрэгтэй бод ирээгүй. Тэгээ ээж манай миний дүү 3 настай байхад ээж манаас сурсан. Ингээд өнчин 2 хүүхэд өвөмэ дээр өссөн байхгүй юу. Тэгээ тэрийг л аав ээж гэж ярина. Тийм байна да. Хүн чинь тэгээ яг эрүүл саруул залуу явахтаар тэгээд амьдрдаг юм байна лээ. Одоо цэрэгт яваад яагаад ирээгүй юм буураа? Тэр дайнд л амир өгсөн байлээ тэр хамар даваа гэдэгт өнгөрсөн гэж. Хэдэн оны дайн вэ? 45 оны юу? 45 оны юм уу? Ааха. Тэр л дайнд тэгээ яваад ирээгүй. Аав нь цэрэгт яваад ирээгүй гэж манай ээж яддаг байсан юм ээ. Ээж манай яхав тэгээд ямар ч өвчнөр нас урсан мэдэхгүй биднүүдийг жаахан байхад ээж маань байхгүй. Тиймэрхүү байж насыг илээж өндөө амин. Амьдралын цаг хугацаа гэж шүүхэд хэцүү юм да буураа. Тэгэл хүн чинь 10 хэдэн наснаас эхлээл одоо үдий хүртэл их юм үзэж
өнгөрөөж ядарч зүдэрч жаргал цэнгэж явах юм байна штэ хүн чинь. Тиймэрхүү янзтай ал явж үдээ хүрлээ да. Одоо тэгэл хамгийн миний хүсэлтэй сайхан боддог юм. Хэдэн хүүхдийнхээ бүрэн бүтэн дээр л одоо нэг очих газар очихл одоо тэг залбир суудгийн штэ би. Одоо юу байх над дутуу юм байхгүй. Хэдэн хүүхэд маань бүгд бүрэн бүтэн өөр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Одоо өөр зовж шалах юм байхгүй юм байна. Би чинь тэтгэврт гараад 30 гаруй жил улсаар тийжээлж байна. Одоо зүгээр л авч ичээл сууж штэ. Улсад олон улсад хөдөлмөрлөд зүтгэж явсны хэдээс улс таныг шагнаж байгаа юм баггүй буураа. Улсад олон жил ажиллаж явсны үедээ улс таныг одоо шагнаж байгаа юм шүү дээ. Одоо ястаас юм юм да. Тий, улс шагналгүй байх. Энэ Ахмад буурлуудынхаа хөдөлмөр зүтгэлээр өнөөдөр энэ улс орны чинь бас сайхан бүтээн байгуулалтанд бас орж явсан. Сайхан юм аа. Өчнөө гавьяа шагналын авлаа. Одоо тийжээлж байна. Тэгээд тэрнээс илүү яах юм? Та өөрийнхөө ариун сайхан хөдөлмөр зүтгэлээр авж байгаа шагнал шүү дээ буураа. Тийм л байх. Тий, тэгэлгүй яах вэ? Тий. Тэгээд одоо үр хүүхдүүдээ ер нь ээж хүн те эцэг хүн те үр хүүхдмэнд дэлэг бүтэн үр хүүхдмэн өвчин зовлонгүй байгаасаа л гэж одоо залбирдаг. Энэ залбирлыг өдөрт хэдэн удаа хэлдэг. Үргэлж цаг тутам дотроо байнга л бодож залбирч явдаг хүн болов яа харахгүй л ээж хүн нэг. Өдөрт нэг удаа хэлдэггүй шүү дээ те. Тэгээ заримдаа би боддгийн. Байнга хийж мөрөж. Энэ олон хүүхдийн хажуугаар яаж нэг юм ажил хийгээд яваад байсан бол доо гэж боддгийн. Гэхдээ та одоо мондог байна. Монголынхаа соёлын өвийг өв тэгээ явж шүү дээ. Энэ одоо чинь том соёл өв уламжлал үү энэ. Өв дээцээс улбаалж ирсэн сайхан Монгол одоо сайхан гар урлал өөр ингэсэн хээ гугалцтай өөр ингэсэн одоо өвдийн одоо дамжин ирсэн юм сайхан урлаад хийгээ явж байна гэдэг бол сайхан 90 нас хүртлээр та энэ Монголынхаа сайхан өв соёлыг тээж явж байна шүү дээ та буураа. Бахархч байна. За баярлж байна би. Миний хувьд дээрээ тантай бас ингээд хуучлаа сунаа гэдэг бол их том буян. Цагаан сүлгээ дээдэлсэн хатан дээдсэн сүгээ өргөж залбирсан онгод тэнгэртэй холбоотой олон ястан өнгөстөн минь Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Нэвтрүүлгийн ивент төвчээр Тэлион Effect компани эрүүл эко сонголт Goodwill. За сүр тарган сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж гин. Тарган тавтай сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж гин. Эсхий дүүрхтэн нэвтрүүлгээр Сэлэнг аймгийнхаа Баруун бүрэн суманд ажиллаад Алтан болдог суманд ирээд 2 хонж байна. Оо за. Нэлээд бас цас ихтэй хүүтэн өвөл болж шүү шээс. Энэ жил хүүтэн. Монгол даяараа тийм байна. Тийм Монгол даяараа. Ер нь сүүлийн 7 хоног бол нэлээд хүүтний ирч цангараад. Хэцүү байх шүү. Хүмүүс чинь машин дээргээ хөлдөөгөл жоохон. Ер нь сая бид нар л 2 машина бар галж часаалаа шүү дээ. Тэгээд босод хүмүүс чинь бүр галж байна. Харин тийм ээ. Би бас машина асааж чадахгүй 2 хоног. Их чочир хүүтэй боллоо тий. Одоо 4 хоног хүүтэрчүүл тэгэл хүүтний ирч буугаа. Одоо цагаан сар болоод тэгэл дүн дулаарч үздэг. Сайхан налаагаа нэг гоё идэж тий. Яг нэг Монголын нэг цагаан сарын нэг дөхөөд ирээл нэг цагаан сар өнгөрцсөний дараа л тэгээд нэг гоё нарны илч наашлаа л ингээд нэг цаанаа нэг өөр өгдөг тий. Бүх юм сайхан болоод өнөөдөр чинь өвлийн адаг сарын шинэ нэгний өдөр.
Шинэ нэгний өдөр ирж байна уу? Ирж байна. Бэлэг цайхан өдөр зочилж ирж байгаа та бүхэндээ баярлалаа. За баярлалаа тэгээд. За тэг манай нэвтрүүлэг мөн ч их л одоо явж байна да тэгэл 10 аймаг 80 гаруй сумдуудаар л ерөөхдөө Монголынхаа өнцөг болгонд л одоо очиж тэр сум орнуудын үүх түүх ард иргэдтэй хүүхэд багчуудын тэгэл нэвтрүүлэг маань одоо ингээл танин мэдэх хөө соён гээгэрүүлэх нүүдлийн соёл уламжлал хоол цай мөн одоо гар урлаар юм хийж байгаа бүтээж байгаа тий мотороо чулуугаараа дээл хувцаа ойж байгаа гэл олон л одоо хүмүүстэй сайхан уулзаж их л юмыг бас сурж энэ хүн ардаа бас сайхан тэгж бас нэг сурчилж таниулж бас ингэж л одоо бид нар бас явж байна. Олон төвнийхээ л буйнаар буйнтай сайхан гоё нэвтрүүлэг хийдэг хамт олон байна. За баярлалаа. Тэгээд сумынхаа засаг даргын тамга газраас чиг үүрэг авч өнөөдөр танахыг бас бидэрт бас зааж өглөө. Тэгээд бас эндээ сайхан Монгол малынхаа тэр сайхан ноол орноосоор их сайхан юмудыг хийж өрхийн үйлдвэр те хийж бүтээж яваа бас нэг юм сайхан хөлмөс сайхан гэр бүл байгаа гэдэг. Тэгээд таны энэ сайхан үйл тань бас сайхан танилцах гэж бас бид нар бас ирлээ. Бас хуучлах гэж бас ирлээ тэгээд. За зориод ирсэн та бүхэндээ баярлалаа. Би Сэлэнгэ аймгийн Алтан булаг суманд 2015 оноос хойш одоо 11 дахь жил рүү орж байна. Үйлдвэрлэлээ явуулаад. Уугуул нутаг болохоор тэгэхээр би ч одоо гоё хүн. Яг өөрөө бол Улаанбаатар төрж ирсэн. За. Маань болохоор зөгццгийг их штэ өмнө Говь аймгийн. Монголын бүр урд зүгээс хойд зүгт ирсэн. Харин тийм хүмүүс гайхаад ирсэн. Сайхан. Аль нутаг вэ? Говийн хүн энд хангаад юу хийж байгаа юм бэ? Нөгөө нэг цагаан зэр эмэгтэй хүн хоёр чинь нутаггүй гэдэг. Тэгэл нөхөр хаанхын нөхөр сонгон тэр нутагтаа тэгэл өөрөө юм шиг нутагшаал. Тийм шүү дээ. Ер нь бол Монгол их орн чинь Монголын одоо тий хүн болгоны үе сайхан нутаг шүү дээ. Тий. Хаач эцэн тэр хүн Монголын тэр хүний л нутаг. Төрсөн нутаг шиг бодож явна гэдэг тэр Монгол хүний хамгийн гоё юм. За энэ чи миний нутаг биш юм шүү гэдэг байх юм бол тэр уул ус чинь уурлана. Тий. Өөрөө тэгээд их юм бол төрсөн нутаг шиг бодоод ингэж яж чахаар хүн ээлтэй байдаг шүү дээ. Удаан жил ингээд амьдраад ирэхээр нэг 3-5 жилийн дараагаар манай Сэлэнг манай нутаг гэл өөрөө яриад юм байлээ шүү дээ. Тэгтээ нэг заримдаа бас нэг мөрөө гаргаад өссөн болохоор нэг өстө нэг усын намсаж өстө нэг тэр голынхаа тий уул хангаада хүн тэгэл эрхэл үлсэн бол төрсөн нутгаас бас нэг хүн саналгүй яах вэ тий. Ээж маань Түн аймгийн Дэлгэр хаан сумынх. Тэгээ би ер нь аавынхаа нутаг руу нэг явж үзээгүй. Жохон байхдаа хүүхэд байхдаа ээжийнхээ нутаг руу өмөө рүүгээ их явдаг байсан. Тэгэхээр одоо энэ жил очимоор юм биш үү? Мөр жилдээ. Харин энэ жил очие. Сайхан жил гарч надад тий. Төлөвлөгөөнд оруулсан л байж байгаа. За сайхан. Аавын нутаг уур бас очисон дээр тий бас сайхан. Өвгдийн нутаг. Маань одоо бурхны орнд залраад 8 жил болж байна. Тэгээ явахынхаа өмнө хүүхдүүдээ нэг нутаг усаараа аваачиж ах дүү нартайгээ танилцуулнаа гэж ярьжсэн. Тэгээ бид нар ч нөгөө хотод яг аав өвөө маань тэр нутгийг ч гэсэн хүүхдүүд нөгөө хотод төрөөд өсчихөрөө бас сайн мэдэхгүй ингээд дасарчаад хол болчихд юм байна. Тэр жоо би ч одоо ингээд дөнгөжлөгч гарч жаад төвч гараад ирэхээр бас яа харахгүй ээж аавынхаа нутгаар очимоор тэгж бодогдоод байгаа шүү сүүлийн. Ер нь өөр дээрээ бодоод ирэхээр ер нь бол нэг сүүлийн үед өнгөрсөн жил явъя гэсэн тэгээ жоохон манай тийшээ жоохон ган гачиг болоод юм гэдгсэн. Одоо энэ жилээс айгүй аштайхан сайхан болвол ер нь ээж аавынхаа нутгаар очие гэсэн бодол. Төлөвлөгөөнд том төлөвлөгөө шүү дээ. Аав ээжийнхаа тэр мөргөж дээдэл явсан тэр сайхан нутгийн уул усанд төлөөлөл болж өмнөөс нь очиж өгдөг сайхан мөргөж өдөө ундаа өргөж явна гэдэг бол тэнд чин тэгэл одоо аавын талын маш олон удмын өвөг дээдүүд нь тэр уул усан дээр бас сайхан эзэн болоод тэнгэрээс зэрэг мэлбидээс суудаг гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь нутаг уул ус гэж чинь хүний аим энэ сүнстэй ч ерөөсө холбоотой юм.
Сэлэнгэ аймагтыг одоо ирээд хэдэн жил болж байгаа юм? Одоо бэр болж ирсэн байна уу? Бэр болж ирсэн. Танаа хүн болохоор Сэлэнгэ аймгийн хүн байна уу? Манай хүн энэ яг энэ Сэлэнгэ аймгийн Алтан болог сумын уугуул. Уугуул. Зөв. Яг энд Алтан болог сумдаа амьдраад битээр чинь 15 оны 1 сараас ирсэн гэхээр ч одоо 11 дэх жил рүү бол орж байна. 26 он бол гарсан гэхээр чинь. Тийм байна тий. Тэг яг Алтан болог сум дээрээ сууршиж амьдарч байгаа нь л. Сайхан нутгаа. Гэр бүлийн хүн одоо юмраж хэлээ. Өнөөдөр байхгүй байна уу? Өнөөдөр байхгүй. Манай хүн олон улсын ачаа тээвэр. Зөв. Тэгээд урагшаа Хятад улсын Ирэн хот руу ачаа тээвэрлэх. Хол яваа юм байна. Явцсан тийм. Алтан шаргал зам нь үлзээтэй байгаа гэж юу. Хизээ ирэх үү? Өнөөдөр ачаагаа ачуулж яах гэсэн тэнцэнээс нөгөө байн одоо ингээл явах уу. Тэгээ одоо энүүгээр ингээд хоошоо хилэн хилээр гарах уу? Энэ Алтан болгийнхаа хилээр хоошоо гараад Ирэнээс ачаагаа хоошоо Ново Сибирск рүү хуулахаар. Одоо ч Оросууд ч Хятад улсаас айгүй их бараа таваар ингээм авдаг болчихсон тийм сүүлийн 1-2 жил. Тэгээд бас яг хөө тэр чинь бас монголчуудад бол ялангуяа энэ ачаа тээвэр эрхэлж байгаа хүмүүст бас айгүй хэрэгтэй зүйл болж байгаа байхгүй арга амьдрал хүмүүс. За өөрийнхөө сайхан уралж байгаа яагаад энийг бас ихтүүлэх болвоо мэдээж Монгол малын одоо ноос ноолуур байна уу те ямар одоо үйлдвэр өмгийн одоо ямааны ноолуурын nooсын хизээнээс эхлэх болсон инженер төрлийн юмнуудыг бас таас хийж байна. Би ч одоо яг ийм ноос ноолуурын чиглэлийн мэрэгжлийн хүн байгаа. За. Тийм. Улаанбаатар хотод Монгол хэлээзийн харин сэтгэн зохицлыг төгссөн 10 жилээ. 10 жилээ төгсөөд жүжигчин болно гэдэг. Энэ мэрэгжлийг сонгоход бас их түүхтэй. За. Жүжигчин болно гэж жүжигчний ангид шалгалт өгөөд тий тухайн үед нэг маа сургууль дээр ирж нэг 4-5 хүүхэд шалгаруулж аавн Монгол цэрэгтэр одоо танаа сургуулиас шалгаруулж аавн гэдэг. Тэгээд нэг 3 хүүгэн тэгээд нэгэнд нь би ороод ингээд 4 хүүхэд шалгараад тэнцээд за 8 дугаар ангид төгсөө жүжигчний ангид орно гэсэн чи ээж маань айгуу дэмжиж манай ээж хөгжим бүжгийн нэрөө хийжсэн. Тэг аав маань болохоор дандаа төрийн байгууллага хийжсэн. Тэгсэн чи аав юу ярьж байгаа ганц охиноо өстө нэр жүжигчин болохгүй. Тэгээд яг тухайн үедээ бас хүүхдээсэн болохоор тэгвэл би сургууль сурахгүй гэдэг. Тэгсэн чинь ээж маань за миний охин тэгвэл юу яа тэр үйлдвэр кабинетд Монгол Солонгосын технологийн коллеж гэдэг их гоё сургууль байна. Чи тэнд очиж юм ноос ноолуурын чиглэлээр юу яа сураа гэдэг. Би ч одоо тэр ноос ноолуурын чиглэл ноолуурын хувцс гэж мэддэгчгүй яаж ч хийдгийг ч мэдэхгүй гадаадаас худалдаад говийг бол мэднэ. Тэгээд нөгөө сургууль маань ээж маань аваачаал тухайн үед их л дургуус тэр сургууль руу явж исэн. Тэгээд тэр Монгол Солонгосын технологийн коллежийг 2.5 жилээр сүлжих мэрэгчлэр төгссөн. Тэгэл яг мэрэгжлийн юм сүлжигч технологич мэрэгчлээ болсон да. Эхний 1-2 сар бол жоохон дурамчхан явсан шүү хичээлдээ. Тэгээ сүүлдээ говь компани дээр дадлагт гараад тэгэл яа харахгүй ингээл манай дадлагын багш айгу мундаг сайн хүн байсан. Тэгээ ангидаа ер нь бол гайгүй мэрэгчлэрээ гайгүй сураад 2.5 жил сурахдаа 100%-аар мэрэгжлийнхаа үнэлгийг авч. Тэгээ TC ноос ноолуурын технологийн ангид үргэлжлүүлж сурсан. Тэгээ мэрэгчлэрээ 2002 онд мэрэгчлэрээ төгсөөд Эвсэг гишмар гэж одоо яг намайг тухайн үед Эвсэг гишмарт орж байхад Эрмэл хувьцаат компани гэдэг. Эрмэл компани гэж үлсэн. Тэрний загварын албанд ажиллаж байсан. Тэнд нэлээд олон жил 2007 он хүртэл. Зөв. Бүр загварын юм дээр. Загварын албанд. Загварын цэгт нь сүүлчих мэрэгчлэр. Тэр загвар дизайнер гаргана гэсэн үг шүү дээ. Тийм. Загвар зохион бүтээгчнэр нь шинэ загвар гарна, бид нар туршилтаар хийн. Тэгээ болно. Тэгээл загварын гой юмнууд болно. Тэгээ ингээ явсаар гал ингээл бүх юм хийдэг болоо тэгээ Эвсэг гишмарт ажиллаж байгаад Blue Sky гэдэг нэг ноос ноолуурын компаниар тэнд бас загварын албанд нэрж ажиллаач гэсэн хүсэл тавьдаад. Тэгэл дээшлээд тийш тэр нь. Тэгээ тэр Blue Sky гишмарт ажиллаж байгаа дундуур нь бас энэ тэнд би чи
хөөрхөн жижиг үйлдвэр дээр очиж чанар манар хийн ажлынхаа засраараас хөгжүүлэн юм. Тэр чинь тухайн үед бол яг юм ингээд за нэг илүү цаг тэнд очиж ажиллачвал 5 төгрөг. Ер нь илүү цаг зүгээр байлахгүй. Тэгж бодож байгаа байхгүй. Одоо ингээд бодоод байхад тэр болгон чинь туршлага болж мэрэгжил мэрэгжил ингээд улам сайжирч ирсэн байгаа байхгүй. Тэгээ 2014 оноос хойш за юу нь яа. Одоо өөрөө ингээд бүх юма хийдэг болцсон юм чинь. Хуваараа цех байгуулъя гэд. Тэгээд тоног төхөөрөмжүүдээ аваад цехээ анх үүсгэн байгуулж Улаанбаатар хотод 2014 онд үүсгэн байгуулад. Тэгээ 15 онд наашаа Алтан булагт ирж амьдрах болоод 15 оноос хойш ингээл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан. 16 тагаас эхэлж сураал 20 нас хүртлээр сураал. Тэгэхээр 20 наснаас хойш одоо нэг 21 2 жил тасралтгүй ажиллаж байна. Одоо ингээд өрхөөрөө гэртээ хийгээд байгаа юм байна тий. За одоо таны хийж байгаа юм одоо хичнээн төрлийн одоо хувцас юмнууд юм байна. Бас миний нэг урд нь дөнгөж сургуулаа төгсөөд ингээд загварын албанд ажиллаж исэн болохоор нэг бүх юмаа хийж чаддаг болсон болохоор хүмүүс ямар загвараар хийлгэнэ, ямар хэмжээгээр ямар өнгөөр хийлгэнэ гэж нэг хэрэглэж байгаа хүсэлтээр тэрний дагуу ингээ хийдэг болохоор яг тэд идэх юмгүй том шгүй шүү дээ. За жишээ нь одоо ноос юу материал нь түүхийд нь бүтсэн. Түүхийд нь хоньны ноос, ноолуур. Би ер нь нодлон жилээс хойш ямааны ноолуур тий. Ямааны ноолуур. Гэхдээ ямааны ноолуур нь одоо бас нэг сайн муу гэх юмуд бас байх уу? Байна. Юу сор гişмэртэй. Хамтраад сор гişмэраас байн гуцаа захиалал. Манай соррын чинь за сэлэнгийн нөгөө их чинь тэдэн номерын утас тэгээд өвөө явуулаач гэхэд өдөрт нь унааш нуунаа тавил бүр мэддэг болсон. За их чи ямар утас авах яах юм гээл нааш нь тавиад өгөө. Зөөж. Сонирхээ тэхүү. Энэ суумааргүй байна. Тийш таны үйлдвэр нутаа сайхан сонирхээ. За одоо энэ сайхан Монгол одоо малын тий ноолуур гэдэг нь дулаахан тий хөнгөн бие дэвтэйхэн хөлс чигийг одоо маш сайн чийг бол гаднаасаа нэвтрүүлэхгүй хөлсийг бол өөртөө шингэн. Ч одоо би эрүүл мэнд талаасаа ийхгүй. Ер нь бүтээгдэхүүн ба штэ. Ийм бүтээгдэхүүн яг ноолуурында чанаг байдаг юм уу? Ойж байгаа яг энэ үйлдвэр юунд байдаг юм ер нь альва? Ер нь бол ноолуурынхаа чанар манай Монгол ноолуур гэдэг чинь юу өстө өгөр хэлхий арга байна штэ. Ноолуурында бас байна. Тэгээ бас хийцэндээ байж. Хийцэндээ бас байна. Одоо энэ сунах уу юу гэл те. Тийм. Зөв тансаг хэрэглэе гэж явдаг болохоор яг ийм 100% ноолуурыг бол бас зөв арчилж угаахгүй бол угаалгын машинд хийгээд угаачих юм бол одоо энэ танд таарахаар бараг цамц угааж хүүхдийн цамц шиг болно гэсэн үг. Угаах та бас буруу угаавал. Буруу угаах юм бол тэгнэ гэсэн. Эднэр маань ингээ бүгд нөгөө сор гişмараас авсан нөгөө 100%-ийнхаа ноолуураар хийсэн бүтээгдэхүүнүүд байгаа. Айгүй гоё зөөлөн тий. Дулаахан. Хөнгөн зөөлөн. Ер нь энэ цамцыг та ингээд өдөрт одоо хичнээн цамцыг одоо гаргадаг юм. Яг ингээд бэлэн бүтээгдэхүүн ингээд нөгөө нэг үйлдвэр шиг ингээд ажлын цагаар яах юм бол 2 цамц хийчихнэ. Өдөрт үү? Тий, сүлжээд одоо энэ чинь Италийн нэг машин дээр гаргаад ажлынхаа яг одоо хажуугаараа хийгээд бас тий гэрийнхаа тий гэртээ завзаагаараа тий хүүхдээ хүргэж өгөн аавн ингээл тэгэл гэрийн ажил хийх. Энэ одоо малгай тийм бүгд үү? Тий эднэр ингээ бүгд би өөрөө хийсэн бүтээгдэхүүнүүд байна. Ер нь манайхан чинь натурал өнгө ийм цагаан шаргал өнгө болон ийм бийж өнгийг ер нь их хөвчлэн айгүй их сонгож хийлэгдэг. Энэ болохоор захиалагч нь ингэж хоёр талаар нь өмснө гэдэг зорилгоор хоёр цаанаас хүн өөрөө ингэж захиалж болох юм биш үү тий. Захын ингээд энийг болохоор энэ хүн болохоор бижакны дотор өмснө гэж хэлж байгаа байхгүй. Гурвалжангаар нь ингээ бэж өнгөөр нэг хүмүүс чинь дараа нь болохоор ингээд цагаан шаргал өнгөөр нь нөгөө тийш нь харуулад өмснөө ингэж хийлгийа гэд хэмжээг өгөх хэлэгцэн. Тэгээ чи ард талд бас ингээд нэг юу бас тий болохын хоёр талаар нь тий. Тий ингэж энэ их маань ийм хоёр цамц захиалсан. Энэ нь болохоор ийм хагас светр.
Тэгээд энэ одоо манай нэвтрүүлэг одоо TV5 телевизээр хагасаа бүтэнсэн өдөр 5 цагаас бас гарч байгаа. 5 эрдэнэ телевизээрээс явж байна. TV7 дээрээс явж байна. 4-р өдөр хагасаа өдөр 8 цагаас гарч байгаа. MNC Mass TV гэдэг ингээд хотын 5 телевизээр гарч байна. Энэ телевизүүд маань бас өөрсдийнхөө телевизд архив болгож Монголынхаа өнцөг болгонд одоо сайхан нэвтрүүлгийг одоо хүргэж бас хамтарч бас ажиллаж байна. За манай нэвтрүүлгийг бас дэмжин хамтран ажиллаж байгаа байгууллага маань одоо Goodwill брэнд мэдгүй бах тийм. За шарбуда овёс бай. Хэрэглэх үү? Хэрэглэний овёсын шарбудагийн нэр нь хэрэглэх шүү. Гоё юу? Гоё шүү. За. За гурвалжин будаа каш байна. Эднийх их олон юм гэдэг шүү дээ. Тийм байна. Эдний их ч айгүй төрлөө нэмээд уламж гоё болоод байгаа. Төрлөө нэмсэн байна уу? Тийм. Энд яг бүгдээр бас нэг хэрэглэдэг. Би яг өөрөө шарбудаа овёс хоёр бол байнга хэрэглэдэг болохоор Хоошоо гараад авчдаг бах тийм. Тийм. Энийг л айгүй сайн мэддэг байна. За хөцөдөө. За баярлалаа. За эдний хамт олноос танд их одоо сайхан гэр бүлээрээ одоо өрхөө үйлдвэр явуулж тий олон сайхан юмыг урдаж хийж бүтээж байгаа танай гэр бүлд одоо бас гарын бэлгээ өгж бас дамжууллаа. За баярлалаа. Сайхан юмыг бас хийж байгаа юм байна. Мөн Монголын ард түмэндээ бас сайхан энэ үндэсний сайхан бас брэнд болгож гаргаж малнаас гарч байгаа түүх хийдийн тий одоо эцсийн бүтээгдэхүүн болгоод явна гэдэг бол сайхан бахархмаар бид нэр өөрийн гэсэн бас соёл төвхтэй монголчууд ч гэсэн цамцыг хийж чадна, юу ч урлж чадна. Хэдэн мянган жилээсээ л уран хүмүүс шүү дээ тий. Танай нэвтрүүлэгт ч гэсэн ингээд та Монгол улсын хойд хязгаар зорин ирж нэвтрүүлэг хийсэн та бүхэндээ маш их баярлалаа. Танай хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. Сайхан өрөөлн бат дур шиг. Дахин уулзах сайхан өрөөл тавь. За тэгээд үйлс нь ариун байж, үйл нь уран байгаа гэж сайхан өрөөж байна. 101-ээр ирэх байх бэ. За тэр өрөөл Батөр шигэ. Баярлалаа. Өгвөл танаа хүнтэй нэг уулзаад машинд нь суугаад нэвтрүүлэг хийгээд 2 3 улсын хилээр явж жоохон нэвтрүүлэг хийвэл их гоё санагдах болов гэж байна. Намайг харин багтаах юм болов уу гэж бодож байна тий. Тэр юм байд юм байна гэл. Тий ачилцаал явна шүү дээ одоо тэгээд одоо хүн өөрөө биеэрээ үзчихэж тухайн хүний амьдралыг ажлыг танилцдаг тий биз дээ. Яагаад дадлагт гар гэдэг нь тэр шүү дээ. Эхлээд дадлагт гар ажил хий. Дараа нь чи биеэрээ юмыг үзчихэж болно гэдэг шиг одоо хийх үйлдэх хоёр ч шал өөр. Тийм шал өөр. Тийм учраас бид нар эсхий турагт нэвтрүүлгээр тухайн сум орон нутгийн энэ одоо өвс хоёр үе боломжтой газар дээр нэрж одоо ингэ танилцж үзэж өргөө герт нь орж сайхан ингэж хуучилж явдаг манай нэвтрүүлгийн маргаан онцлог маань энэ. Альва нэг юм бас нэг тавилт байхгүй. Бодит яриач нэг сайхан шүү дээ. Харин теsto яг үнэн шударга өөрийнхөө ингээ яриад ийм гоё нэвтрүүлэг хийдэг та бүхэнд бас айгүй мундаг байна. Баахан одоо ийм юм ярина гэж баа нэлээл юм бодсон баг та. Бодсноос өөрөө амжаагүй шүү дээ. Тэгсэн үү. Нөгөө цагийн өмнө хэлсэн болохоор одоо ямар ч хэсэг хүмүүсээ ирэхээс өмнө гэртээ очие гэж хоошоо манай энэ ч нөгөө чөлөөцсгээд идэг тийшээ нэг ороод. За. За ингэ дахин уулзах сайхан ерөөл тавь. За баярлалаа. 100 ирэхээрээ дахиад ирээрээ. За тэгээ. Үйлсэн дэлгэр байх болтугай. Үйл нь уран байх болтугай. Зорсондоо сайхан хүрээрээ гэж сайхан ерөөж байна. За ерөөл Батөр шигэ. Гялалаа танд. Хүрээ. Дэлхийн захтад хүрэх болтугай. За гялалаа.